Хүүхэд маань ерөөсө цэвэрхэн цагаан цаас байдаг тийм ээ. Огт юу ч үзээгүй хэлнийхээ одоо суурийг тавиагүй тийм хүүхдүүд байдаг. Тэгэхээр зэрэг бид нар энэ дээр хамгийн гол анхаардаг юм нь юу вэ гэхээр хүүхдийнхээ дуудлагыг л бид нар анхаардаг та. Ер нь бол тэгэхээр цэвэрхэн дуудлагатай за тэгээд ер нь хэл маань юу вэ гэдэг тал дээр нь бид нар яадаг вэ гэхээр хамгийн гол нь анхаарч нөгөө англи хэлнийхээ үндсэн одоо ойлголтыг бий болгох зорилго тавьдаг. Тэгэхээр англи хэлний үндсэн ойлголт гэхээр айгүй том санагдаж яж магадгүй л дээ. Тэгэхээр зэрэг тэнд нэг хүүхдүүд юу гэхээр маш багахан хэмжээнд маш энгийн үгээр одоо өөрийнхөө бодож санаж байгааг айгүй чөлөөтэй ингээд гаргаад илэрхийлэх тийм одоо дадлагыг л бий болгох зорилготой. Тэгээ нөгөө тэгүр юу гэхээр манай одоо хүүхдийн сургалтанд ашиглаж байгаа тэр сурах бичиг маань маш сайн сурах бичиг байдаг. Тэгэхээр тэр сурах бичиг маань юу ингээд дүрм заагаал одоо юу гэдгийг ингээл хүүхдүүд одоо тэгж бич гэж заадаггүй. Ерөөсөө эхнийхээ хичээлээс эхлээд намайг тэр гэдэг манай найзыг тэр гэдэг гэдэг ингээд хоорондоо бие бинийгээ танилцуулаад эхэлдэг. Ингээд цаашаа баг багаар ингээд төвшин ахаад явдаг. Тэгтээ одоо юу гэдэг одоо дүрсээ гэж заалаа гэхэд чинь юу тэр дүрсийг одоо яа арслан одоо хичнээн дөрүүлжин хичнээн дугуй хичнээн гуруулжин орж иж арслан бүтээж байна. Хүн хийхэд хичнээн гуруулжин хичнээн дөрүүлжин хичнээн дугуй орж иж одоо хүний дүрсийг бүтээж байна гэд ингээд тэр дөрүүлжин гуруулжинаа тоолоод өнгөөрөө тоолоод ч юм уу те ийм хүүхдийн бас нөгөө талаас сэтгхүүг нь хөгжүүлэх байдлаар ингэж юу сургалтаа явуулдаг. Тэгэхээр яаж нэг хүүхэд маань нэг талаас сэтгхүүн хөгжиж байна нөгөө талаас бас давхар хилээ үзэж байна тэн дээр давхар юу өнгөө бас хамт үзээ явцдаг ч юм уу ингээд ерөөсөө нэг цогц юм програм байдаг манай хүүхдийн програм маань. Манай охин чинь 8 настай орсон. Одоо бол дагуу хөрхэн ярьцдаг. Бас ойр зүрийн өөрийнхөө хэмжээний нэг бол дагуу ойлгочдаг тийм болсон. Тэгээд цаашдаа бол энэ визардыг англи хэлний талд нэлээд сайн сургалттай сургууль байна гэж бодож байна. За манай төвийн онцлог бол хүнийг яриул сурах гэдэг гол нь. Тэгэхээр хэл сурахад бол нэгдүгээрт ичид зовно гэж ойлголт байж болох. За хоёрдугаарт бол одоо маш их хичээх хэрэгтэй юм аа. Ингэж л хэлийг бол суралцдаг. За энд бол манай сургалтын төвд бол аюутан цөөх учраас багш нар сурагчдтайгаа одоо тулж ажиллахад их төхөмтэй байдаг. За нөгөө нэг ойлголт нь монгол хүмүүс маань бол ерөнхийдөө нэлээд нэрлэхүү улс юм тий. Ойлгоогүйгээд нүд нь хилээд байгаа мөртлөө ойлгосоо гэнгээд байдаг. Тэгэхээр нэрлэх ойлголт бол ерөөсөө байж болохгүй. Тэгэхээр хэлийг бол одоо амьдруулж ээж орчныг бий болгож ээж за гол нь одоо англиар сэтгэж ээж энийг бол суралцт юм аа гэж ойлгохтой хэлэх байна. Манай дүү өнгөрсөн оны 10 сараас эхэлж сурсан л да. Тэгээ сурахтаа ямар ч одоо ABC гэсэн ойлголтгүй англи хэлний талаар ямар ч ойлголтгүй байсан. За тэгээ суралцж байгаа хугацаанд айгүй яг ингээд яг төрлөг англи хэлээр ярьж байгаа юм шиг айгүй цэвэрхэн дуудлагатай болж ирсэн. Яг ингээд нөгөө багш нарын одоо ингээд багаар хамтран ажиллаж байгаа үр дүн гэж бодож байгаа л да. Тэгэд айгүй их тийм одоо Америкчаа өөртөө айгүй их нөгөө итгэлтэй болж ярьж ирж байгаа шүү дээ. Одоо өөрийгөө илэрхийлэхдээ илүү чөлөөт болж ирсэн. Энэ айгүй их таалагдж байгаа. Ер нь хичээлийн 60-70% нь сонсгол ярианы хичээл байдаг. Үлдсэн хувь нь баг зэргийн дөрмийн тайлбар өгдөг ч юм уу ярианы дадлаг буцаагаад ингээд гараад ирд. Дөрмөө хүртэр заахтаа бид нар яадаг юу сонсголоор яриагаар дадлагаар хийдэг. Ер нь бол бас маш олон зуруу аргаар маш удаан хугацаанд үзээд үр дүн гаргахгүй явдал байдаг. Тийм манай хүүхд бол 10 сараас 6 сар одоо 5 өнөөдөр хүртэл явлаа тий. Тэгээд хамгийн гол нь визээр сургалтын төгбөл дуудлагаан бол маш зөв тийм ээ. Яг одоо уугуул англи хэлтэй хүмүүс ингэж дуудахтай юм өндөр ур чадвартай багш нар зааж маш өндөр үр дүнтэй богино хугацаанд одоо ярих чадвартай болгож чад маш их баярлалаа. I am D, the letter D. I make the sound D, D, D. I'll tell you what's that. Хэл гэдэг маань бол одоо хос морь гэсэн үг.
Тэгэхээр нэг хэлийг сурна гэдэг бол нөгөө хэл дээр сэтгэх, өөрийн сэтгэн болох үеж ажиллагаа хүрээ бол улам тэлнэ гэсэн үг юм аа. Тийм учраас дахин хэлэхэд 21-р зуунд хэлгүйгээр амьдрна гэж бол хэцүү болжээ гэж хэлмээр. I am H, the letter H. 6 сарын 9-ноос зуны хүүхдийн сургалт явж байгаа 5-7 хоногийн хугацаатай 240 мянган төгрөгийн төлбөртэй ажлын 5 өдөр хичээл нь нэг хичээлэхдээ 1 цаг 30 минутаар хичээлнэ. За хичээлийн цаг нь бол өглөө 10 цагийн анги байгаа. Өдөөс хойш 3 цагийн анги байгаа. За тэгээ гадаад Монгол багш ээлжилж орно. H for house. These are some words that start with H. За визэрдийн хамт олонд баярлалаа. Тийм. Ерөн зүгээр англи хэлийг анхнаас нь баг наснаас нь богино хугацаанд сэгцтэй зөв дуудлагатай заах нь одоо хурдан хугацаанд сурах үндэс болт юм байна. Тиймээс та бүхэн ч гэсэн визэр сургалтын төв сонирхож үзээрэй гэж хэлмээр. Их л цөөрхөн хэлэхтэй, их л сайн сургалттай байна гэж ойлгож байна. Нэг үртэй тулж ажиллах юм байна гэж бас гэж анзаарчихсан, тэгж ойлгогдсон. Тэгээд цэгчүүдэд хүүхдүүдийн дөгөөрэй гэж уриалмаар байна. Визард бол яг ингээ хотын төвд юм аа. Тэгээ та одоо хаанаас ч ирсэн одоо хотын төвд нь хамгийн ойрхон цэгээс одоо маш одоо чадварлаг багш нараар англи хэл заалгаад 100% англиар ярьж сурах нэ гэж хэлмээр.